Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдралд болсон үйл явдлыг томилох хүргэе. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Ираны цөмийн материалыг гаргаж авах ёстой гэж үзэж байна. За түүний үзэж байгаагаар Ираны цөмийн материалыг гаргаж авахын тулд Америкийн нэгдсэн улс цэргээ илгээх ёстой, за тэнд очих ёстой гэсэн ийм мэдээллийг хийж байгаа юм. За тэрээр өнгөрсөн 6 дугаар сард Америк болон Израилийн тавталгааны бай босон газруудын нуранган доор 453 кг орчим баяжуулсан уран бий. За үүнийг бол гаргаж авах ёстой гэж үзэж байгаагаа хэлсэн. За харин Ираны гадаад хэргийн сайд Аббас Аракчи уг материал нуранган доороо байгаа, үүнийг гаргах төлөвлөгөө Иранд байхгүй гэж удаа баталгаажуулж хэлсэн. За Дональд Трамп хэлэхдээ Вашингтон Тегераны цөмийн чадварыг бол үр дүнтэйгээр устгасан гэж мэдгдсэн. За тэрээр яг хэлэхдээ бид тэдний цөмийн чадварыг дэлбэлсэн, тэр чадвар устгагдсан гэж хэлээд Иранчууд уг материалыг авахд хэдэн 7 хоног шаардах болно. Америкийн цэргийнхэн байнга хяналт тавьж байгаа учраас ухаж гаргахыг нь зөвшөөрөхгүй гэдгээ мэдгдсэн. Трамп хэлэхдээ мөн Ираны эдийн засагтай холбоотой мэдээлэл хийхдээ Ираны эдийн засаг бие ялахыг хүсэж байгаа учраас дампуурна гэж найдаж байгаа гэдгээ хэлсэн байна. Эдийн засаг нь дампуурч байна. За бидэнд тэдний эсрэг асар том хориг арга хэмжээ авсан. За тэгээд Ираны мөнгөнд тэмдэгт бол үн цэнэгүй босон, инфляц магадгүй 150% хүрсэн гэж үзэж байгаа гэдгээ хэлсэн байна. За өөрөөр хэлбэл түүний явуулж байгаа дайн байлдааны үйл ажиллагаа Ираны эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа. За энэ эдийн засгийн сөрөг нөлөөлөл нь явандаа Иран улсыг цөмийн засагтай болох санаархлаас нь татгалзуулна гэж үзэж байгаагаа хэлсэн байна. За мөн Америкийн нэгдсэн улс болон Израилийн өдөөсөн дайнд ялах боломжийг нь эдийн засгийн арга хэмжээгээр дамжуулан боломжийг улам бүр нэмэгдүүлэхийг зорж байгаа гэдгээ энэ хүүгээрээ хэлж байгаа юм. За харин Америкийн батлан хамгаалахын сайд Pete Hegseth хэлэхдээ Америкийн нэгдсэн улс Ираны бомбуудыг хааж дэлхийн хүчрхэг улаан цагаан цэнхэр бөмбөлгийг болвол дэлхийд бэлгэлсэн гэж хэлээд Иран Ормосын хоолойг хянахаа болсон гэсэн ийм мэдээллийг өгч байна. За үүнтэй зэрэгцээд Арабын нэгдсэн Эмират улс Иран улсыг тус улсын Фужера нэртэй газрын тос боловсруулах үйлдвэрт халтсан гэж буруутгаж байгаа. Тус үйлдвэр нь өдөрт 1.7 сая баррель түүхийн нефть болон боловсруулсан түлш экспортлдог. За энэ бол дэлхийн өдөр тутмын хэрэгцээний 1.7 орчим хувь болж байгаа юм. Мөн Pete Hegseth хэлэхдээ Ормосын хоолойд хурцтмал байдал нэмэгдэж байгаа ч гэсэн Ирантай гал зогсоох хэлцээр дуусаагүй үргэлжилсэн хിവэр байгаа гэдгийг баталгаажуулсан. За мөн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп альва хурцтмал байдал нь гал зогсоох хэлцээрийг зөрчсөн эсгэд нөлөөлөхийг шүүж өөрөө тодорхойлно гэж хэлсэн байна. За Дональд Трамп энэ хувьд бол Америкийн нэгдсэн улс цэргийн жижиг мөргөлдөөнд Ирантай оролцсон гэж хэлж байгаа. За гэхдээ энэ талаараа дэлгэрэнгүй мэдээллийг өгөөгүй байна. За харин Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс эрх чөлөөний төсөл нэртэй компанид ажлын хүрээнд Ормосын хоолойд гацсан нефть тээвэрлэгч онгоцуудыг дагалдах тэнгисийн цэргийн хүчийг илгээсэн гэдгээ хэлж байгаа. За гол нь бол Ормосын хоолойд энэ гацсан байгаа онгоцуудыг гаргаж авах, тэднийг цаашаа хөөхөд нь туслах зорилготой гэж хэлж байгаа. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс эрх чөлөөний ажиллагаа нэртэй ийм ажиллагааг Ормосын хоолойд эхлүүлсэн байгаа. Энэ ажиллагааны гол зорилго нь Ормосын хоолойд гацсан газрын тос тээвэрлэгч онгоцуудыг дагалдах тэнгисийн цэргийн хүчийг илгээж байгаа. За төвийн командлын мэдээлж байгаагаар ерөнхийлөгчийн санаачилсан эрх чөлөөний ажиллагааны үеэр Ормосын хоолойд Ираны 6 жижиг завыг живүүлсэн гэж мэдэгджээ. Дональд Трампын хувьд дайн болоогүй байсан бол ойрхон дорнодыг эзлэх байсан учраас Ираныг дайн өдүүлэх шалтгаан болсон гэж үзэж байгаагаа хэлсэн. За мөн Тегеран амьд үлдхийг хичээж байгаа гэсэн ийм мэдээллийг хэлсэн. За мөн тэрээр Өмнөд Солонгосын хөлөг онгоцонд болсон халдлагын талаар бол хөдөлгөөн мэдээллийг өгөөгүй ч гэсэн уг онгоцыг бол буутсан, гэхдээ ганцаараа явсан Америкийн дагалдан явсан хөлөг онгоцуудын нэг биш гэсэн ийм мэдээллийг хийсэн байна. За ойрхон дорнодын нөхцөл байдал Ормосын хоолойтой холбоотой хөлөг онгоцуудад тал талаас бол бие биендээ хаалт бүслэлт тавьж байгаа. За Иран улсын хувьд энэ хоолойг хянахад давуу талтай байгаа. За учир нь гэвэл тус улсын газар зүйн байрал болон геополитикийн ашигтай нөхцөлийн улмаас Ормосын хоолойг хянахад маш бага хүчээр хянах боломжийг бий болгосон. За Америкийн нэгдсэн улс шиг тэнгисийн цэргийн өргөн хүчээр хамгаалах шаардлага байхгүй. За яагаад гэвэл Иран улсын хувьд бол энэ хоолойн аман дээр нь байрладаг учраас хоолойгоор зурж байгаа хөлөг онгоцуудад халдлага үлдэх боломж нь маш өргөн хүрээтэй харагдаж байгаа. За үүн халдлагыг үйлдэхийн тулд бол нисгэгчгүй онгоц болон за мөн усны мин хэрэглэхэд хангалттай гэж үзэж байгаа. За харин Америкийн нэгдсэн улсын зүгээс энэхүү хоолойг аюулгүй байлгахын тулд асар их хэмжээний цэрэг техникийн хүч
гаргах шаардлагатай болж байгаа. За үүнээс болоод энэ дайны үйл ажиллагаанд бол Иран улс бол арай одоо Ормозын хоолойд давуу талтай байгаа. За гэсэн хэдий ч Америкийн нэгдсэн улсын зүгээс хүчрхэг тэнгисийн хүчиндээ найдаж Ормозын хоолойг аюулгүй болгох боломжтой гэж үзэж байгаа учраас ийхүү одоо бүслэлтийн арга хэмжээгээ өргөжлүүлсэн байдалтай байна. За мөн Америкийн нэгдсэн улсын хувьд бол Ирантай яриа хэлцээ өрнүүлж байгаа гэдгээ мэдгдсэн. За ерөнхийлөгчийн хэлж байгаагаар Иран тохиролцоонд хүрэхийг хүсэж байгаа. Иран надад таалагдахгүй байгаа зүйл болвол тэд надтай маш хүндэтгэлтэйгээр ярьцгаад дараа нь телевизээр би ерөнхийлөгчтэй яриаггүй гэж хэлдэг. За энэ бол надад таалагдахгүй байгаа гэдгээ өөрийн одоо сэтгүүлчдэд хандаж хэлсэн мэдээлэлтэй Дональд Трамп хэлж байгаа юм. За мөн Ирантай холбогдуулан түүний хэлж байгаа байр суурь нь бол тухайн одоо Иран улсын зүгээс өгсөн одоо энхийн төлөвлөгөөтэй холбогдуулан өөрийн байр сууриа бас 7 хоногийн ихээр илэрхийлсэн. За түүний хувьд бол тухайн энхийн төлөвлөгөөг хянж үзэж байгаа. За гэхдээ тохиролцоонд хүрэх бодолгүй байгаа гэдгээ удаа хэлж байгаа. За энэ нь бол цаашдаа дипломат яриа хэлцээ сунжирч магадгүй. За мөн үүсэт байгаа нөхцөлийг богино хугацаанд энхийн аргаар шийдвэрлэх боломжийг нь хязгаарлаж байгаа юм. За талуудын хувьд мэдээж хэрэг өөрийн зорьсон одоо зорилготой байгаа учраас энэхүү одоо энхийн хэлэлцээрт хүрэхийн тулд аль нь буулт хийх сонирхолгүй байгаа учраас асуудал богино хугацаанд шийдэгдэхгүй үргэлжилсэн хэвээр байна. За Ираны хувьсгалт гавардын корпус Арабын нэгдсэн Эмират улсын иргэний дагуу урт хэсгүүдийг багтаасан далайн хяналтыг өргөтгсөн бүсийг тэмдэглэсэн. За үүнийгээ тэмдэглэсэн газрын зургийг даваа гарагт гаргасан байна. За энэ бол Иран улс ямархуу хэмжээнд ойрхон дорнодын бүс нутаг Ормозын хоолойд хяналтаа улам бүр өргөжүүлж байгааг харуулж байгаа юм. За энэ бүс нь баруун талаараа Ираны Кешим арлын баруун зүрээс Арабын нэгдсэн Эмират улсын Ал Куайн Эмират хүртэл шугам хүрдэг юм байна. За зүүн талаараа Ираны Мубрак уул болон Арабын нэгдсэн Эмират улсын Бужира бужиг холбосон ийм хоёр юм шаттай шугамыг бол тэмдэглэж байгаа. За өөрөөр хэлбэл Иран улсын хувьд тухайн одоо хоолойд хяналтаа улам бүр нэмэгдүүлж байгаа нь энэхүү одоо газрын зургийн нийтлсэн байдлаас харагдаж байгаа юм. За цаашдаа бол Ирантай холбогдуулан Ормозын хоолойн нөхцөл байдлыг яаралтай шийдвэрлэхгүй бол дэлхийн эдийн засагт сөрөг нөлөөллөө үзүүлсэн хэвээр байхаар байна.